Бүгдээр нь энэ өдрийн мэнд хүргэе. Нэг зүйл бас нэг тодруулаад хэлчмээр санагдаад байна. Энэ эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг хаана яаж хэрхэн хуваарлах уу гэдэг чинь эрүүл мэндийн сайд огтоос мэддэггүй шүү дээ. Эрүүл мэндийн яамч мэддэг. Улсын хурлаас томилдог энэ үндэсний зөвлөлөөр хамтын шийдвэр гаргаж энэ хуваарлтыг хийдэг байхгүй. Одоо жишээлбэл улсын эмнэлэгт хэдэн төгрөг хуваарлах уу, хувийн хвшилт хэдийг хуваарлах уу гэдгийг улсын хурлаас байгуулагддаг, томилогддог үндэсний зөвлөл шийддэг. Тэгэхээр энэ дээр та бүхэн маань бас нэг зөв ойлголттой байх нь зөв баг. 2024 онд шинэ засгийн газар байгуулагдаад за энэ эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай сайдаар томилогдоод танилцаад энэ даатгалын сангийн үйл ажиллагаатай танилцахад одоогийн үүсэж байгаа нөхцөл байдлаас хэд дахин илүү хүнд нөхцөл байдалтай ийм сангал хүлээж авсан шүү дээ. 200-300 тэрбум төгрөгийн эмнэлгүүдэд өртөө оны 11-12 дугаар сарын төсөв мөнгийг урагшин татаад санхүүжилтэд хэрэгэлсэн. 11-12 сард тусламж үйлчилгээ зогсох хэмжээнд хүрсэн тийм санг хүлээж авсан. Энэ дээр нэлээд цогц арга хэмжээнүүдийг авч бидний даатгалын санхүүжилтийн үр ашигтай зарцуулалтыг нэмэгдүүлж шаардлагагүй тусламж үйлчилгээг санхүүжүүлэхгүй байх, сайдын багцаас хэмнэлт хийх, гадны зээлийг буцалтгүй тусламж болгож эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлэх гэх мэтлэн цогц арга хэмжээг авч иж бид нар 2024 оныг одоо тусламж үйлчлэгийг тасалбуулахгүй давсан. Тэгээд энэ 25 оны төсвийг бид нар даатгалын сангийн төсвийг 200 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 24 онд үүссэн байсан энэ үр төлбөрийг 100 барагдуулсан. 25 оны эхний улиралд бүгдийг барагдуулсан. Оны эцсийн санхүүжилтээс урагшин нэгж төгрөг татаж хэрэглээгүй. Бүх юм хойролтын дагуу явж исэн. 24 онд хувийн хвшилт зарцуулагдах санхүүжилтийг эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс 268 тэрбумаар тогтоосон байсан. Нэг нь тогтоосон гарсан шийдвэрийн дагуу 24 он санхүүжүүлсэн. 25 оныхыг 163 болгож маш их хэмжээгээр багасгасан. Тэгээд энэ багасгасан хэмжээгээр эргээд энэ улсын эмнэлгүүдийн санхүүжилт маань яагаад нэмэгдэхгүй байна? Өнөөдөр яагаад ямар ч үр зээлийг нь бүгдийг нь тэгэлцсэн оны эцсээс нь санхүүжилт авч татаж хэрэглээгүй байхад өнөөдөр нөхцөл байдал ийм хүнд байдалд орчвоо. Нэгдүгээрт. Хоёрдугаарт өнөөдрийн энэ үүссэн нөхцөл байдлаас гарах ямар цогц арга хэмжээнүүд авж байна. За одоо ямар ч л байсан одоо нэг тэр 8 төрлийн арга хэмжээнүүд авах гэж байгаа гэж. За энэ арга хэмжээгээ аваад явах чинь эх оны төсөв мөнгөнд нөлөөлөх баг. Тэгэхээр энэ жил одоо үүсэж байгаа энэ хүндрэлтэй нөхцөл байдал даатгуулагчийн нуруунд дээр санхүүжилтийн эрсдэл ирчээд байгаа энэ нөхцөл байдлаас яаж гарах гэж. Эмнэлгүүд зарим эмнэлгүүд эмч эмнэлгийн ажилтнаа цалин мөнгийг тавьж чадахгүй хэмжээнд хүрэх гэж байна. Энэ нөхцөл байдлаас яаж гарах гэж байна гэдэг энэ зүйлүүд дээр одоо тодорхой хариулт хэрэгтэй байна. За дээрэс нь эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгнөөс нэлээдгүй хувь нь хөнгөлөлттэй юм зарцуулагддаг. Энэ хөнгөлөлттэй юмуудыг бид нэгдсэн худалдаа авалтаар авах юм бол энэ оны хувьд 50-60 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг энийгээ эргээд тусламж үйлчлэгийн дээр зарцуулах боломжтой байсан. Ингээд бид 24 нэр төрлийн юмыг нэг үүсвэрийн худалдаа авалт хийгээд эхний ээлжинд 2-3 2.5 тэрбум төгрөгийн хэмнэлтийг хийж эхлээд байсан. Одоо энэ юмнууд маань одоо хичнээн тоошрохт хүрэж байна. Энэ бодлого явагдаж байна уу? Цаашлаад энэ чанартай ямиг боломжийн үнээр авах бодлого маань хэр үргэлжилж байна? Энэ дээр нэг тодорхой хариу. За хариултыг чинь бүрэн сайд. Мөнгөсийн гишүүнтэй яг л одоо би танаас яг наад санааг хичээл асууад. 316 тэрбумын тэгэлчгээд одоо өргөө ажлын шүүгээд тоо хязгаар тавиад өгчөөд байхад дахиад одоо 160 дээрээс нь дахиад хувийн хвшлийнхаа 80 тэрбум гаргах гад ингэ байж байгаа байхгүй. Одоо сар болгон ийм санхүүжилтаар ажиллана гэсэн дүрм хэлж өгöd байхад санхүүгийн сахилга батгүй байгаа асуудал нь эрүүл мэндийн даатгал ерхий газрын даргаыг солих шалтгаан болсон. Бодолт одоо ингээд үрийн төлж гисэн ямар ч өргөө болчихлоо. За одоо 2.5 их найтаас 300-ыг насчихсан. За 2.2-той багтаад ажиллаарай гэдэг. Тэгээд хойрлолт хийгээд өгчихсөн. Улсын эмнэлгийн тэдийг зарцуулаарай, хувийн эмнэлгийн тэдийг зарцуулаарай. Хувийн эмнэлгүүд нь 8 сард 160 тэрбум ашиглаад дуусчихсан.
Дахиад дараалаад 40 тэрбумаар нь гарах гэж сууж байгаа. Дахиад 80 тэрбум төгрөгийн өрөнд орох гэжсэний зогсоочлоо. За хөнгөлөлтөй эмтэй холбоотой асуудлыг бас нэмж хариулна үз. Аудитын дүнгэлтээр процессын алдаа байна. Ийм дүгнэлт гарсан. Тийм учраас бид дэлхийн зөвшөөрөгдсөн олон улсын байгууллага UNICEF-ээр дамжиж UNICEF-ийн одоо эм борлуулдаг платформоор дамжуулж нэгдсэн худалдаа авах үйл ажиллагаа үргэлжлэн явж байгаа. За тэнд байхгүй юмнуудыг үйлдвэрлэгч компаниудаар үн харьцуулалтаар худалдаа авч шаардлага хангасан юмнуудыг Монголд оруулж ирнэ. За мэдээж процесс бол өөрөө цаг хугацаа их ордог. Та мэдж байгаа, сайд байсан хүн. Нэлээд цаг хугацаа орж байгаа. Гэхдээ ажлууд бол үргэлжлэн явж байгаа. Нэгдсэн худалдаа авах үйл ажиллагааг хийх нь бол өөрөө маш зөв. Чанартай эмийг боломжийн үнээр авах том гаргалгаа. Тэгэхээр энэ дээр бол ямар ч одоо зөрчилдөх зүйл байхгүй. Нэгдсэн худалдаа авалтаа үргэлжлүүлнэ. Нэмж хариулах зүйл бол За хэдгээр микрофон байна. Тодруулж нэмж нэгдүгээр микрофон. Нэгдүгээр микрофоныг өгье. За нэмэлт мэдээлэл өгье. За эрүүл мэндийн даатгалын сангаас 159 нэр төрлийн 670 худалдааны нэршлийн эмийн үнийн хөнгөлтөнд хамруулад явж байгаа. Үүнээс нэг их хөрс зүрийн 18 нэр төрлийн эмийг одоо эрүүл мэндийн даатгалын сангаас одоо хариуцаад явж байгаа. За нэмж бол 18 нэр төрөл дээр бол нэмж нэр төрөл бол нэмэгдээгүй. Зөвхөн нэмэлтээр 3 нэр төрлийн эмийг одоо дахиж одоо татаа уултаар авахар ол төлөвлөд ажиллаж байгаа. За ерөнхийдөө энэ эрүүл мэндийн даатгалын сангийн хитрэлт маань юунаас үүдээд байна гэхээр эрүүл мэндийн даатгалын тухай хууль дээрч дээр эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоол дээрч дээр амь өрссөн үеийн тэнцсэн үеийн тусламж үйлчилгээ болох яаралтай тусламж үйлчилгээг альва хязгааргүйгээр санхүүжүүлэх ийм хууль. За мөнх сайхан шин тодруулж асууя. За өнгөрсөн жил 24 оны бол одоо засгийн газрын 100 хоногийн хугацаанд багтаад бид нэр шинэ бодлого хэрэгжүүлээд 18 төрлийн маш чанартай юм хямд үнээр оруулж ирээд явцсан байсан шүү. Тэгэхэд энэ хийж хэрэгжүүлж исэн бодлогыг үргэлжүүлж байгаа мөртлөө одоо 100 хоног байтахаа болж байхад энэ дээр нэмж юмнууд оруулж ирээгүй ард иргэд хүрэх чанартай юмыг дээр асуудал шийдэг байна гэдэг бол дэндүү удаан байна шүү. За хоёрдугаарт би танаас яг тодорхой ямар бодлогууд хэрэгжүүлвэ гэж асуусан. Би танаас бодлого асуугаар та өөдөөс хүн яриад байгаа. Инхээр чи бид нар яаж урагшлах юм бэ? Бид нар цогц одоо тийм дөрвтэй бодлого арга хэмжээнүүд авч явна гэхээс биш. Нэг хүний асуудал яриад асуудал шийдэгдэж байгаа зүйл биш шүү дээ. Бид нар энэ салбарынхаа санхүүжилтийг сайн нэмэгдүүлж амжилтанд хүрэх шүү сайдаа. За асуулт. За Жимбэрсэд. За тэгэхээр цоорхоо шанах шиг болчиход байгаа. Мөнгө хийгээд дээрэс нэгээд нөгөө цоорхоо шангаар чинь доошоо мөнгө нь урсаад байгаа учраас эхлээд цоорхоогоо нөхөё. Энэ эхний ажил явж байгаа шүү. Цоорхоогоо нөхөөд цоордгүй, гоождгүй, алга болдгүй мөнгөтэй болчихъя. Өнөөдөр бид 26 оны төсөв хилцэж байгаа. Энэ дээр та бүхэн та өөрөө гишүүний хувьд хүртэл одоо санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх энэ хуулийн төсөлд саналаа оруулах бүрэн эрх нээлттэй байгаа. За миний хувьд бол засгийн газрын хувьд бол эхлээд цоорхоос аваа битүүлж авна л гэдэг ийм том зорилго 26 онд хийж байгаа. Үүний эхний ажиллагаа нь тэр хөтөлбөр гаргасан. Хоёр дахь ажиллагаа нь хүнээс хамааралтай цоорхоог эхлээд алга болгочих. Тийм учраас энэ ярихаас өөр арга байхгүй. За баярлалаа. Мөнх сайхан шин болсон тий. За